Өнөөдөр хөлбөр зочны цагаараа үргэлжлэн тавгуулах хүрсээрээ өнөөдрийн зочны цагт маань Талмай аймгийн нүдний их эмч, нүдний тэргүүлэх зэргийн их эмч, Дангаа ухааны магистр клиникийн профессор Эмийн Доломжийг бас зүйтэй гэж оролцуулаад байна. Таны энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр бас нүдний эмгийн татах мэдээллийг бас үзэгчдэд хүргэх таны зүйтэй гэж оролцуулсан байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн ихэнд одоо өөрийгөө товчхон тайлбарлах. За би одоо нүдний эмчээр 34 дэх жилдээ ажиллаж байна. Одоо Дангаа ухааны дээд сургуулийг төгсөөд нүдний эмчээр мэргэшээд их насны эрдэнэ шинжилгээний төв гэж байсан. Тэр нэг хүүхдийн нүдний эмч суслын эмчээр ажиллаж байгаад одоо 99 онд хувийн хвшлийн Талмай аймгийн өөрөө санаачлан зохион байгуулад одоо бол манай Талмай аймагтээ одоо захирал нүдний эмч гэх мэтээр тийм ажлуудыг хашдаг. Манай Талмай аймгийн тухай тавч танилцвал ер нь ганц нүдний эмч биш, эмнэлэг биш. Мэдрэл дотор нүд уламжилт эмчилгээ ангаах одоо уламжилт ангаах ухааны бүх чиглэлүүдээр хэвтэн эмчлүүлдэг. Тэгээ босод тослох кабинетуудтай шүүд лаборатори гэх мэтийн босод кабинетуудтай тэгээд энэ хамт олон хэдэн эмч нар, сувлагч нар бүрдсэн юм хамт олон ажиллаж байна. Яг харааны чиглэлээр одоо янжаа хэмжээ бас мэдхгүй юм цөөхөн тийм. Тэгэхээр яг хараагаа дагнаад маш олон жил иргэдтэй үйлчлсэн хүн байгаа. Тэгэхээр мэдээж өнөөдөр одоо яг тал ялах гэдэг бол хараа тэр нүдний эмгэг замуу түгээмэл тохиолддог бас нүдний эрүүл ахуйд бас таны яг одоо мэдээлэл авах хэрэгтэй гэж оролцуулсан байгаа. Тэгэхээр яг одоо харааны эмгэг талаас ямар төрлийн эмгэгүүд одоо хамгийн их түгээмэл тохиолддог юм. Юуны өмнө би нүд гэдэг эрхтний тухай танилцуулж, харааны тухайгаа танилцуулах зүйтэй байх гэж бодож байна. Нүд бол хүний одоо харах эрхтэн, мэдрэхийн эрхтэн, нүдний энэ тусламжтайгаар харах эрхтнийхээ тусламжтайгаар хүн ер нь одоо мэдээллийн 90% авч идэг тийм ээ. Тэгэхээр хос эрхтэн үр хөвлийн одоо 3 дахь 7 хоногоос юм өсөлт анхны одоо өсөлтөө хийж идэг, эхэлдэг тийм хос эрхтэн. Нүдний энэ ерөнхий бүтцийн тайлбарлахад бол үйл ажиллагаанд ерөөсөө л мэдрэх эрхт юм байна шүү дээ харах. Тэрнээсээ гадна нүдний бүтц хамгийн гадна талаар зовх бидний одоо харддаг тийм хүн бүхэн зовхол ямар өрхтэй юм гэхээр хамгаалах тийм ээ алим. Нүдний алим бол энэ юуны гавл ясныхаа хөндөй дотор ингээд байрлаж идэг. Тэгээд хос эрхтэй учраас энэ гадуура гадна талаараа зохиор хамгаалагдсан, дотор талаараа одоо нүдний бөөрхийн хэсэг маань юугаар хамгаалагддаг юм бэ гэхээр арис одоо зохины арис тэгээд булчин одоо хамгийн дотор талд ингээд булчин одоо жишээлбэл энэ дээр булчингууд байна. Тэгээд эргэн тойрон нүдний яг алим маань юу гэдэг гэхээр хамгийн урдлын бидний энэ харагдаад байгаа энэ бөөрхийн одоо энэ гялгар хар хэсэг байдаг шүү дээ. Хүмүүс энийг одоо хүүхэн хараа гэж анд ороод байдаг. Ер нь бол хүүхэн хараа биш. Хамгийн гадна талын уртлын урдаас нь ингээл харахад хүний хар бор энэ харагдаж байгаа гялгар хар хэсэг бол эвэрлэг. Тэгээ эвэрлэгээс хоошоо ингээд явхаараа энэ уургалаг бүрхөвч хамгийн гадна талынх нь одоо бид хоньны толгойн нүд ингээд хахад явахаар нэг хатуу уургалаг юу гэдэг шүү дээ. Тэр склер гэж нэрлэг уургалаг бүрхөвч. Тэгээ тэрний дотор талд нь ийм судслаг бүрхөвч, бүр дотор талдаа бол ингээд торлог бүрхөвч гэдэг ингээд байж байгаа шин. Зүгээр энэ бол бүрхүүлийн тал нь. Энэний дотор талд энэ одоо эвэрлэгийн дотор талд юу гэдэг юм бэ гэхээр энэ өмнөд хорог юу энэ хоорондор одоо шингэн гүйж идэг юм өмнөд камер, өмнөд хорог. Тэгээд тэрний бидний энэ бор хар шар гэд харагдаад байгаа энэ хэсэг бол юу гэдэг юм бэ гэхээр одоо энэ судалдаг бүрхөвч гэдэг одоо энд харагдаж байгаагийн үргэлжлэх хэсэг энэ радууш буюу энэ судалдаг бүрхөвч. Эний гадна дотор талаар ингээд арын хорог эний цааталд одоо бидний гол яриад байдаг болор маань юм хийж идэг. Болрын ардлын хэсэгт бол ингээд нүдний цөцгий одоо нүдний цөцгийн мэт хайрлана гэдэг энэ одоо жишээлбэл энэ орлуулад хийсэн юм юм яашин дээр энэ нүдний цөцгий гэдэг иймэрхүү бүтцтэй юм байгаа. Тэгэхээр энэ нүдний харааны эрүүл ахуй гэж юу юм бэ гэдэг талаар ярих бол харааны эрүүл ахуйн гол чухал хэсэг бол хараа зөв хөгжихтэй гол нэг шүү. Тэгэхээр хараа зөв хөгжих өвчин гэггүй байх гол юу бол эрүүл ахуйн дэг юм.
алдагдсан нэгдүгээрт маш их хараа муудаж байна. Хараа яагаад муудаад байгаа юм бэ гэхээр төрөлхийн янз бүрийн гажигуд байж болно л доо тийм ээ хүүхэд төрөхдөө энэ үр хөврөлийн дутуу хөгжлийнхаа үед янз бүрийн өөрчлөлт жишээлбэл жирэмслэлтийн янз бүрийн өөрчлөлтүүд байдаг шүү дээ хорлоо за тэгэл ээжийн өвдөлт төр янз бүрийн тийм ээ янз бүрийн патологоор өвдснээс одоо үр хөврөлийнхаа үед алдагдал байж болно дутуу хөгжил тэрнээсээ гадна төрснийхаа дараа ингээд бас нүд маань хүний бие ингээд өсөөл хөгжөөд хүүхэд том болоод яг тэрнтэй адилхан нүд маань адилхан ингээд өсөөл хөгжөөд хараан зүг хөгжөөл ингээд явж явах ийм илэрхийлэл юм байна. Тэгэхээр эрүүл ахуйн дэглэмийн өнөөдөр бол нэвтрүүлгийг би болно. Эрүүл ахуйн дэглэм гэж юу яриад байгаа юм бэ гэдгийг хамгийн наадхан хүүхдийн суултаас нь эхлэх ёстой. Телевизээр одоо яг орчин үед бол хүмүүс ингээд хүүхдүүдэд ойлгохгүй байх гээл нөгөө iPad ч юм уу өөрийнхөө гар утсыг ингээд маягаад өгчдөг тийм ээ. Тэгээ хүүхдүүд тэрнийг өдөржингөө ингээд яг өсвөр нөгөө хөгжлийнхаа үед явж байгаа хүүхдүүд өдөржингөө ч юм уу за бай гэхэд нэлээд удаан тоглож чад энэ гэрлийн хугарал гэдэг юм өөрчлөлтөнд ордог учраас харааны муудалтын голлох хараа монгийн голлох хувийг гэрлийн хугаралтын өөрчлөлт гэдэг байдаг. Одоо гэрлийн хугарал гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо эндээс туссан гэрлээ ямар нэгэн биенээс ойрсон гэрэл маань энэ нүдний одоо дотор талтай бүх тунгалах хэсгүүд байна шүү дээ. Энэ маань тунгалах ингээд бүх тунгалах хэсгүүдийн цэцгийн хүртэл ягаад энэ дундуур гэрэл ойгоод хугараад ороод яг харааны мэдрэл дотор байж идэг энэ торлог дотор байгаа энэ хэсэг дээр гэрэл маань хугараад тодорхой нэгэн хэсэгт одоо яг тэр шар толбогддог хэсэгтээ хугараад тэгэхэд энэ гэрлийн хугарлын өөрчлөлт очих юм уу одоо гэрлийн хугарлаасаа болоод хараа мод юу энэ хугарал маань яг тэр шар тал дээр хугарч чадахгүй өмнө муу хойно муу альсад ингээд хугарлалтын зам буруу болсон өөрчлөлт зай өөр болсноос одоо хараа модохоос шалтгаан гэрлийн хугарлын эмгэг гэдэг үүсдэг. Гэрлийн хугарлын эмгэг дотор юу байдаг юм бэ гэхээр одоо холын харалган ойрын харалган гэж байдаг тийм ээ. Одоо хэтэрхий нүд минь ойрын зайнаас одоо зарим хүмүүс зүгээр энгийнээр тайлбарлах хасах шил зүүдэг, нэмэх шил зүүдэг хүмүүс байдаг шүү дээ. Холын хараа муудаад байгаа ихэнх нь хасах. Тэгвэл нэмэх шилээр бас холын хараа айгуусаа хардаг юм гэрлийн хугарлын өөрчлөлтүүд байдаг. Тэгэхээр ихэвчлэн ингээд ойрын харалган үүсэж байгаа маань тэр гэрлийн хугарлын өөрчлөлт айгүй их ойрхон нас юм үзэж байгаатай бас яадаг. Одоо энэ ойрын харалганыг ихэвчлэн хүмүүс хотчлтын өвчин гэж бас үздэг. Одоо бол баг хотчлтын өвчин гэдэг нэрлэхээс гадна одоо энэ техникийн тийм ээ өөрчлөлт ус болоод үүсэж байна гэсэн бас эрдэмтдийн судалгаа гарч байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн аль болохоор хараас зөв хөгжүүлэхийн тулд юу хийх юм бэ гэхээр тэр гэрлийн хугаралд анхаарах хэрэгтэй. Ойрхон юм үзүүлэхгүй байх хэрэгтэй. Телевизээр зураг дээр аль болохоор одоо 2 метраас цааш 3 метраас цааш ингэж үзүүлэх хэрэгтэй. За тэгээд тодорхой нэгэн хугацаагаар тэр iPad энтрийг харуулах хэрэгтэй. Ер нь тэднээс болж маш их одоо би энэ хятадын инженер эдгэнтийн судалгаа байдаг юм да. Яг үнэхээр энэ хятад бол ойрын харалган энэ хараа модалт дэлхийд нэлээд тэргүүлдэг олон ч хуаймтаа болохоор тэгдэг. Тэгээд судлаачид нь үзэхдээ ер нь хотчлолтоос гадна технологийн өсрэлт хөгжингөө өсрэлт бол маш их нөлөөсөн байна гэж одоо эрдэмтдийн судлаачид үзээд илтгэл тавьж идэг. Тэгэхээр одоо 30 гаруй жилээр энэ чиглэлээр дагнан ажиллаж явах хэрэгтэй. Харааны нүдний төвтөөс ямар эмгэгүүдийг зовхон тохиолддог юм бол. Нүдний би бол яг хүүхдийн нүдний чиглэлээр одоо нэлээд их дамгаалж ажилласан бөгөөд хүүхдийн нүдний эмчийг 98 онд одоо Солонгосод яг ихний насад би 91 оноос хойш ажилласан. Ихний насад эрдэмтдийн зөвд яг миний ерөнхий суралцахыг хүүхдийн ангийг төгсөн хүүхдийн эмчийн бидний заслын эмчээр ажилласан. Тэгэхээр гадна одоо Солонгосод хүүхдийн нүдний нис заслын эмчээр суралцсан. Тэгэхээр голлох насаараа өөр хүмүүсийн харааны модалтын гол шалтгаанууд бол хүүхдийн шалтгаанд бол төрөлхийн гажиг нэг хэсэг байдаг. Тэрнээсээ гадна сая гэрлийн хугарлах байдаг. За тэгээд төрөлхийн гажиг болрын хугар өөрчлөлт байна, нүдний даралт байна. За тэгээд энэ одоо нүд хөдөлгөх булчингуудын үйл ажиллагааны алдагдал хялбар өвчнгүүд байдаг шүү дээ. Хялбарх нүд ийш тийш хялбар долер гэж ярьдаг. Тэр хүртэл одоо гэрлийн хугарлын өөрчлөлтөөс болж үүссэн. За тэгээд тэр хялбарын өвчнөөс болоод ингээд
муудсан мөн одоо фотоз гэдэг байдаг. За хүргөхгүй өвчмгүүд байдаг. За тэг гих мэтэр олон эмгэгүүд байдаг. Насанд хүрэгчд буюу 40-с дээш насны хүмүүст бол гол юу бол нүдний даралтад өвчин, хоёрдугаарт бол болрын өөрчлөлтүүд тэгээд энэ шилэнцэр одоо бүдгшил гэрлийн орчны бүдгшлүүд ингэж хамгаалах төлөв байдаг. Тэгэхээр 40-с дээш насны хүмүүс яаж хараагаа хамгаалах юм бэ гэхээр бас эрүүл мэндийн дэглэм арай өөр болоод ирсэн тийм ээ. Хүүхэд наснд бол тэрнийг аль болохоор яах нь шүү дээ. Хөгжлийг зөв байлгах тал руу эрүүл ахуйгаа яах нь анхаарах нь тийм ээ. Эрүүл ахуй жишээлбэл одоо хүүхэд гэхэд гэрэлтүүлэн сайн байх хэрэгтэй. Суудлын зүг хэвэн байх хэрэгтэй. Насандаа тавхарсан байх хэрэгтэй. Агааржуулалт гэрэлтүүлгээс авах бол бүх юм тавхарсан байх хэрэгтэй. Том одоо 40-с дээш наснд бол болрын одоо бүдгшил хатуурл яваад ирдэг учраас мөн одоо тэр гэрлийн хугарлын өөрчлөлт мөн үү мөн. Тэгэхдээ ойрын харгалхан гэдэг үгсэд нэмэх шил зүгүүд явдаг шүү дээ хүмүүс. Тэгэхээр 40-с дээш насны хүмүүс бол их хөвчлэн гэрлийн хугарлын өөрчлөлт перисбиопи буюу одоо нэмэх ойрын хараамууд хоёрдугаар их хөвчлэн дээр болрын хатуурлаас гадна нүдний даралтад өвчнгүүд их үүссэн байх хэрэгтэй. Үүсгэсээ муудад байдаг энэ талтай байдаг. Ер нь дэлхийн инженерийн судлаачдын үзэж байгаа нүдний даралтад өвчин бол тэргүүлэх байранд сохрол ер нь хараамуудах сохрол хоёр өөр л дээ. Сохрлыг дотор нь юу гэж ангилдаг юм бэ гэхээр эргэх сохор, эргэлэхгүй сохор гэж. Одоо эргэх сохор гэдэгт бол жишээлбэл болрын мис осол болроор хараа алдсан байхад мис осол хийгээд эргүүлээ сэргийч болдгийг эргэх одоо сэргэх сохролт гэж үздэг. Сэргэхгүй бол одоо жишээлбэл болрын мис осол биш зүгээр даралтаар ингэж явсаар байгаад нүд харанхуулцдаг шүү дээ. Тэгэхээр нүдний даралтны өвчнөөс үүссэн юу хараа алдах бол сэргэшгүй сохорд ордог учраас их аюултай. Тэгэхээр ер нь 40-с дээш насны хүмүүс бол жилд нэг удаа бүр байг гэхэд нэг удаа жилд 2 удаа заавал нүдний эмчнэрт хандаж нүдний даралт байна уу? Байвал эрт илрүүлэх ер нь нүдний даралтын өвчин эргэшгүй сохор боловч эрт илрүүлвэл сохрохгүй байх бүрэн боломжийн өвчин. Тийм учраас юунийг яаж анхаарах юм бэ гэхээр жилд бол заавал байг гэхэд нэг удаа 2 удаа 40-с дээш насны хүмүүс нүдний эмчт хандаж тэр глауком нүдний даралтыг илрүүлэх яах хэрэгтэй. Манай Монголын хувьд бол яг манай Монголын эмч нарын судлаачдын бас судалгаа байдаг. Аз энэ юуны орон дотор манайх бол нөгөө бас нүдний юуны өөрчлөлт гэдэг жоох их шүү дээ. Бид нар чи ойнгордуу нүдтэй тийм ээ. Европын бодоход энэ жижиг нүдтэй тэгээд ята учраас жоохон судалгаа чиглэн хэлж байгаагаар глауком өвчин маш их тархмал байдаг. Тэгэхдээ залуучууд одоо орчин үе зүгээр ингээд судлаагүй ч гэсэн клиникийн ингээд тохиолдлын югаар бол одоо залууч хандлага маш их байгаа. Тэгэхээр энүүнд бол одоо судалгаа хийх шаардлагатай байгаа юм л да. Одоо яагаад энэ нүдний даралт өвчин ингээд залуучаад байна гэдгийг зүгээр ер нь тийм юм ажиглагдаж байгаа. Энэ бол судалгаа биш. Тэгтээ клиник дээр ажиглагдаж байгаа юм. Тэгэхээр нүдний даралтад өвчний манаас илэрхийлж юм байна. Тий, нүдний даралтад өвчний ер нь нүдний даралтад өвчнөөс яагаад гол нь сохроод байгаа юм гэхээр нүдний даралт дотоод даралт ихсээд ирэхээр одоо харааны мэдрэл маань энэ байна жишээлбэл. Энэ тархины нэг хэсэг шүү дээ. Тархинаас орж ирж байгаа мэдрэлийн хэсгүүд. Энэ бол нүдэн дотор орж ирээд харааны мэдрэлийн нэг төв гэж байж идэг. Энэ харааны мэдрэлийн төв дээр ингээд нүдний дотоод даралт ихсээд ирэхээр харааны мэдрэлийн төв дээр үргэлж ер нь дотоод даралт ихсгээр ингээд даралт үүсгэр шми одоо юу цусны хангаж муудаад ирнэ. Хамгийн түрүүнд тэр харааны мэдрэлийн өөрчлөлтөнд ороод ирдэг. Тэр төвийн хонхоолт өгөөд харааны мэдрэлийн өөрчлөлтөнд ороод ирэхээр нөгөө харааны мэдрэл яваантаа нөгөө цусан хангажиг босоор байгаад мэдрэлийн өвчлөлт болоод ирэхээр эргэшгүй сохорт ороод ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ эрт илрүүлвэл тэр нүдний даралтад бууруулаад л өөр юм байхгүй шүү дээ. Тэгэхээр гол нь яагаад сохорч байгаа юм бол харааны мэдрэлийн өвчлөлтөндөө өөрчлөж байгаа. Тэгэхээр тархины хүмүүс ингэдэг одоо манай эмнэлгийн дээр үйлчлүүлэгчдийн бас нэлээд гоо хоёрыг ингээд толгоо өгдөд ердөө болохгүй гэсээр хэлдэг тийм ээ. Толгоо өгдөд ерөөсөө болохгүй байна гэдэг. Одоо ер нь бол толгооны өвдөлттэй хүний нэг 40-50% нь нүдний даралттай холбоотой өвддөг. Яагаад гэвэл нүдний даралт ихсэхэд заавал харааны мэдрэлт даралт өгөхөөр
яадаг нь гэхээр тархинд өвдөлт өгдөг. Тархины дараалт, нүдний дараалтны хамаарал маш их. Тэгээ тэр байтхан цусны дараалтны хамаарал, нүдний дараалтны хамаарал бас их. Одоо хамгийн сүүлийн судалгаагаар бол цусны дараалтны маш их өндөр хэлбэр нэг нүдний дараалтанд их нөлөөлнө. Тэрнээс гадна бүр их маш их нам цусны дараалт нь маш их нам хэлбэр бас нүдний дараалтанд нөлөөлж байна гэсэн одоо Америкийн эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон байгаа даа. Тэгэхээр ер нь бол энэ бие махбод бол нэг юм шигтэй. Одоо нүдэн нэг өөр, цусны дараалт нэг өөр гэдэг юм биш. Тэгэхээр бүх юм ингээд оёлтой холбоотой байдаг учраас одоо ямар ч байсан одоо эмчилгээ юу энэ эмчит хандаж аншаа зөв тодруулж явах хэрэгтэй л дээ. Цусны дараалт ихсэлгээд насан туршдаа цусны дараалтаагаа ноцолдоод явсан хэрнээ цаана нүдний дараалт яваад байсан мэдэхгүй нэг харавцсан шүү дээ. Нүдэнд цус харавна гэдэг нүд нь харавцсан юм гинлээ гэдэг чинь одоо бас тийм л асуудалтай байгаа юм байна. За танд баярлалаа. Тэгэхээр за хөх өргөгдөхгүй хүчин гэдэг талбар дууссан байгаа. Тэгэхээр энэ хүчин бас нэгдгөө түгээмэл сонсч ирсэн байна. Тэгэхээр энэ талаар танд хэлэхгүй. Тий. Зохины төрөлхийн буулт гэж байна. Тэр бол одоо ихэвчлэн генетикийн гаралтай байна. Тэрнээс гадна ерөнхийдөө ер нь удамшлын гаралтай байдаг. Төрөлхийнх нь. Тэрнээс гадна олдмол гэж одоо насанд хүрэгчид одоо янз бүрийн зодон, зохион, гэмтэл тийм ээ юмд цогцтой гайлсуул зодолж байгаа цогцыг гайлсуул янз бүрийн лаваараар тархитлагын гэмтэл үүсчихэд тэр бол төрөлхийн биш одоо олдмол гэмтлийн гаралтай. Төрөлхийн юуны зохины болтыг бол заашгүй мис таслаар засахаас өөр аргагүй. Тэр ямар хэд хэдэн зэрэг хуваагддаг. Заашгүй маш их ягаад энэ хүүхэн хараа одоо хүүхэн харааг ингээд ихэнхийг хаацсан болвол ихт мис тасал хийж тэр хүүхэн харааг чөлөөлж ийж одоо гэрлийн харах чадварыг ингээд сэргээж өгчээж тэрнийг гэрлийн хугарлынхаа нөгөө харааны хөгжлийг зөв болгож явуулах нь шүү дээ. Юу бол ихэвчлэн хүүхдүүдэд их тохиолддог. Тохиолддог гэж ер нь төрөлхтэй байж байгаа юм чинь хүүхэд наснд илэрдэг учраас энэ хүүхдийн нүдний эмч нарын патолог одоо мэс ажилбарт их оролцдог юм аа. Зүгээр том болцсон насанд хүрэгч бас нэлээдгүй байдаг. Тэр бол нэгдүгээрт одоо хараа нь аваад хөгжсөн зарим хүн бол ерөөсөө хараа нь хөгжихгүй тэгэл одоо нүд байгаа хэрнээ нөгөө хаалттай юм чи тийм байдал төрж. Тийм учраас энэ манад ер нь их тохиолддог. Одоо сүүлийн үед бол нэлээд тохиолдоод байна. Энэ үнийг бол их эцэг одоо хүмүүс хэрвээ тийм бол эртхэн асуулах хэрэгтэй. Мис таслаас асуулна тэр асуудал байхгүй шүү дээ. Тэр нөгөө төрөлт манхныг гаднах төрхийг илэрхийлж чаддаг тийм ээ одоо хамгийн одоо сайхны нэг тийм хэрэгтэй байгаа. Гэтэл нөгөө талаас давхар бизнес бол маш их өргөн хэрэгдэг болжээ. Тэгэхээр та түрүүс зөв хөргөхгүй байх хүчний үед заавал нэг тасал хийх шаардлагатай. Энэ манай давхар хэлнэ гэж ойлгосон. Тий, зохины өргөгдөхгүй байгаа байдал бол тэр зох өргөх булчингийн үйл ажиллагаа байхгүй болчихсон. Тийм эмгийг юм байх нь шүү дээ. Тэгэхээр энэ үнийг тэр зох өргөх одоо булчин гэж байдаг. Одоо зохны дээд зохиол бол ингээд энэ дээд шулуун булчин байна л да. Энэ нүдний өөрийн алины. Энээсээ гадна нүд нь одоо зохимын дотроо бас зох өргөх булчин гэж байдаг байхгүй юу? Энэ булчингийн үйл ажиллагаа байхгүй учраас энэ тэрнийг одоо нүд зох өргөх мэс таслыг энэ булчинд хийгддэг учраас давхраагаас өөр тийхтэй нэг юм хийж байгаа учраас хамтраад булчингаа өргөөд давхраа суулгаад ингээд өгдөг ийм гоо сайхныг сэргээн харааг шамгаална нүдний юм гигэд засны ийм гурван төрлийн мэс таслыг нэг дор ингэж хийгддэг юм мэс тасл. Зүгээр зох өргөх булчингийн эмгэггүйгээр патозгүйгээр буултгүйгээр зөвхөн давхраа ингээд суулгах мэс тасл бол бас хийгддэг. Энэ бол цэвэр гоо сайхны мэс тасл бөгөөд ер нь бол дээд зох доод зохны эргэлтүүд маш их байдаг шүү дээ. Жишээлбэл давхраагүй хүн бол ингээд бүлцэн хүн доод зохин дээд зохин татгшаа эргээд доод зохин ч бас эргэсэн байдаг шүү дээ. Татгшаа эргээд ингээд аргах ингээд юм орцсон юм шиг аргаах тэгэл үргэлжийн ингээд залуугтай бас байгаад байдаг. Тийм учраас энэ үнийг яг хуу давхрааны мэс таслаар засах та. Косметикийн мэс таслаар засаа эргэлтийг хамт засаад ингэждэг бас мэс таслууд хийгдэг. Манай эмнэлгийн нэг гол хийгдэж байгаа мэс таслууд яг хуу ерөнхийдөө нүдний бүх мэс таслуудыг хийх боловч тэн дээрээс бас сая өөрөө чинь
асуусан чинь гоо сайхны мэс асуултыг нэлээд хийдэг. Ер нь гэхдээ ганц бүсгүйчүүд октод гэхгүйгээр одоо нас ахаад ирсэн хүмүүс бол зохио өргөх. Зохиныг ингээд нас ахаад ирэхээр хоёр талаар ингээд буучдаг штэ зав. Тэгэхээр ер нь тий унжих тэр юу бол харах талбай 60% хаадаг гэж судлаачдын судалгаар гарсан байдаг. Тэгэхээр ер нь зарим хүмүүс бүр ингээд одоо бүр хоёр зохин ингээд унжсан. Тэгэхээр тэрнийг засуулахаар хөө эн чинь бүр ингээд гэгээ орчихлоо гэдэг. Тэгэхээс аргагүй ингээд харах талбай 60% хааж ингээд үзэхээр ер нь нэлээдгүй их проблемтай байдаг шүү дээ. Тэгэхээр хүмүүс чинь тэрнийг одоо яалтай байлиг гэж явж идэг. Дээхний үед бол одоо яах вэ гэж явж идэг байсан байх. Одоо орчин үед бол нэг асуудалгүй болсон асуудлын нэг шүү дээ. Тийм яг тэр охид бүсгүйчдийн манаас одоо түгээмэл хийдэг байгаа давхраны мэдээ. Миний одоо давхраа мэдээ гоолох юм шиг гэж ярьдаг байгаа. Энийг бас танаас хийдэг гэж байна. Тэгэхээр энэ тал дээр охид бүсгүйчдээс өөрөхгүй. Тийм гоо сайхны мэс заслыг бол за давхраа хийх бол нэгдүгээр гоо сайхны асуудал. Хоёрдугаар биений төрөний дурдсанчлан тэр дээд зөх ямар ч бүлцэн хүний нөгөө одоо сормус нь харагддаг үлээ тийм ээ ингээд бодоход бүлцэн хүний сормус ерөөсөө харагддаггүй шүү дээ ингээд юугаар ятсан байж идэг. Тэгэхээр сормусны байрлал хүртэл өөр болоод дотгошоо эргэцсэн байгаа байдаг. Тэрнийг давхраа хийхэд засаад за яг гоо сайхныг яг өөрт нь тохируулаад сэргээх юм л да. Ер нь давхрааны мэс заслыг ер нь яг нүдний эмчнэр хийдэг, шүдний эрүүн нүдний мэс заслын эмчнэр хийдэг гоо сайхны мэс заслыг суралцсан. Гэтэ ер нь бол дагнаж нүдний патологи, зохины патологийн одоо эмгэгийг ингэж нүдний эмчнэр илүү харна шүү дээ. Жишээлбэл нүдний зохины юу гэхээр энэ одоо блефариалис гэдэг одоо энэ нүдний гадна талын зов өөр ингэж сүлцээчсэн хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Бүлцэн гэдэг тийм ээ. Энэ болохоор зохины бас эмгэг юм байгаа юм. Уутанцар юм нэг одоо өөрчлөлт. Тэр өөрчлөлтийг засчиж тэр давхраа гоё орогдсон шүү дээ. Түүнээс бол тэр уутанцарыг засахгүйгээр зүгээр л ингээд нэг давхраа ойчдаг бүр ингээд нэг хачин нэг бүр урд байснасаа ч нэг эвгүй болчихсон хүмүүс ихэнхдээ бас нэлээх явж идэг. Тэгэхээр хүмүүс зүгээр хэлэхэд энэ зохинд мэс засал хийх гэж нүдний эмчнэр дээр хандах хэрэгтэй. Яагаад гэвэл нүдний эмч ямар нэгэн патологч нь онцлогоо дээр эмчилгээ чи явагддаг шүү дээ. Онцлогоо зөв явагдвал ямар ч эмчилгээ, эмийн эмчилгээ ч гэсэн онцлогоо зөв хийгдэж тэр эмчилгээ сайн болно шүү дээ. Тэгэхээр мэс заслын нэг хэлбэр бол гоо сайхны мэс засал боловч тэр онцлогоог зөв хийж одоо миний төрөнд дурдсан бүлцэн блефариалис байна уу? Зааварт гэж ярьдаг дотгошоо эргэлт байна уу? Тэднийг яаж засах юм? Тэр байтугай одоо дотор болно ингээд бүр ингээд одоо ихэвчлэн Монгол хүмүүс ихэвчлэн байдаг да ингээд одоо энэ эпикампус гэж нэрлэдэг. Одоо зарим хүмүүс ингээд урдаас харахаар үгүй би хялар хараад байгаа ингэж орж ирдэг. Хялар биш хэрнээ ингээд нөгөө энэ хамрын хоёрын юу маань ингээд одоо энэ нүдний уртлын юу ингээд ийм хөрхэн шүмгэр ингээд гарцсан байх ёстой бол энэ хаалттай хүмүүс зөндөө явж идэг шүү дээ. Одоо ихэвчлэн нэг монголоид энэ гэж дээрхэн үед одоо юунд бичигдээд байдаг тийм ээ сурахчгууд дээр ч гэсэн одоо монгол хэлбэрийн нүд гэж тийм ээ тэр онигордуу тэгсэн ер нь урдтал нь юм өргөн ингээд тэрнийг бодвол одоо юугаар бодвол эпикампус буюу энэ хальс нэг давхар юм юутай ш энүүнийг яаж засах юм бэ гэдэг нь бас патологийн мэдчиж эмчиж зассан шүү дээ. Тэгэхээр энэ айлх зохиор нь засахгүй одоо зүгээр охтууд энэ төр орж ирээд сэтгэхүү гэж асуугаад байдаг юм байна. Та би нүдээ сэтгэлэх гэсэн ингээд сэтгэх нь зөв. Сэтгэх гэдэг одоо тэр үйлэж юуг нэршил бас зөв. Тэгсэн ерний тэр яг эмнэлгийнхаа хэллэгээр бол тэр эпикантусын засчиж гоё болно. Тэгэхээр давхраа хийхээр бүр ийм нүдийг зүгээр давхраа хийж бол бүр нүд нь ингээ хол юм шиг болоод нөгөө давхраа нь гоё биш. Нүдээ ойртуулсан биш бүр ингээд хоёр нүд нь бүр хол юм шиг болоод явчихдаг. Тэгэхээр патологийн эмгэгийг оншилж эмчилгээний журмаар засах нь маш чухал гэдгийг одоо анхаарах хэрэгтэй. Тийм учраас туршлагатай ер нь бол гоо сайхны мэс засал ингээд харахад амархан юм шиг боловч тэр хүн гоо сайхнаа сэргийлж орж ирж байгаа учраас маш хариуцлагатай байх хэрэгтэй, анхааралтай байх хэрэгтэй, бас мэдлэгтэй байх хэрэгтэй, туршлагатай чадвартай байх хэрэгтэй. Тэрнээсээ гадна одоо эрүүл ахын бүх дэглэмүүдийг маш нарийн баримталсан байх хэрэгтэй. Ер нь гоо сайхны заслаа үргэлжлэн хүртэл өөр байдаг. Тэгэхээр манайх бол яг Солонгосоос Английн мэс заслын утсуудаа татаж аваад ирдэг гэх мэтэр
Одоо тиймэрхүү л ер нь бол бүх юм хариус нөгөө буух эзэн буцах хаягтай байх хэрэгтэй гэдэгт манай хүмүүс их анхаарах хэрэгтэй юм шиг надад байдаг. Яг энэ далмиг хэлэхэд ингээд гаднаас ялангуяа Солонгосоос нэг хүн ирээд хийцэн гэл нэг ачин юм хятадаас нэг хүн ирээд хийцэн гэл ингээд эргээд одоо энэ чи яах вэ гэсэн орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөөх би хэлдэг ер нь юмд хариуцлага байх гэхээсээ гадна одоо яах вэ гэдээ над дээр ирэх биш. Надаар хэлсэн бол над дээр ирэх нь ойлгомжтой. А тэр энэч дээр очиход буух эзэн буцах хаягтай байх нь өстой заашгүй чухлаа гэж би өөрөөр хэлсэн. Тэгэхээр яг энэ дээр бас нэг зүйл юм шиг ихэд гадуур гоосхны салонууд маш ихээр нэмэгдсэн байгаа тийм. Тэгэхээр үүнтэй холбогдолтойгоор гоосхны салонууд дээр энэ давхраа хийх асуудал гараад байна. Тэгэхээр таны одоо хийж байгаа гэс тал нэг байна. Мэргэжлийн хэмжээнд хандах хэрэгтэй. Тэр манусны хэмжээнд хандах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр үүнээс болоод хот сүүжүүд маань гоос харнараа сэргээл биш. Бүр муудгаад эвлүү хохироод идэг тийм ээ. Зарим хүмүүс тийм ээ. Тэр бодлогогүй хийгдсэн алхам тийм ээ. Бодлого ямар нэг юм алхахад бодлоготой байх хэрэгтэй байхгүй. Тэг тусмаа нийс засал эмчилгээ гоо сайхан гэдэг үг бол одоо яах вэ бүр юу гэж байгаа юм биш нэг ингээд цацаад 2 3 цацаад болохгүй надад таарахгүй юм байна гэдээ орхиж болно тийм ээ. Нэгэнтээ хийлгээд мис ажилбар хийлгэсэн надад таарахгүй юм байна гэдээ орхих ямар ч арга байхгүй. Засварлахаас өөр арга байхгүй. Тэгэхээр ингээд бодож ийж шийдвэр зөв гарч иж сонгож иж судалж иж хийх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар тэгэх хэрэгтэй. Өөрийн чинь хэлсэн шин би тэр гоо сайхны мис заслыг салонуудаар хийж ийн гэж би зүгээр сонсоогүй. Тэгтээ тэгж байгаа бол маш буруу. Тэр гоо сайхны мис заслыг нэг салон дээр очиод хийлгдэг асуудал юусоо биш шүү дээ. Тэр чинь эрх ашиг гэж байна. Тэр бол би зүгээр сонсоогүй юм байна. Тэгтээ магадгүй тэгж байгаа бол балиасаа л гэж би бод. За тань. Тэгэхээр өнөөдрийн 45 тооны үзэгчтэй баярлалаа. Өнөөдрийн зочноор Талмай аймгийн нүдний их юм чи янгийн тулгамж та бүхэндээ харааны эмнэлгийн талаар тодорхой мэдээллүүдийг өгөхөөр хүрэлцэн байгаа. Мэдээ танд асуулт байх юм аа нэвтрүүлгийн шууд 1912-3 та бүхний өмнө нээлттэй таатай байна. Одоо харин Талмай аймгийн талаарх тал танилцуулгыг хүлээн авч үзэж эргээд устгая. Чүүлэн ирч хүч нэмэн залуужуулн гоо сайхныг сэргээн Талмай аймлаг. Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүчээ бэлгэсэг түмнийхээ эрүүл энхийн бамбай болон үйл ажиллагаагаа явуулж буй Талмай аймлаг нь 1999 онд нүдний эмгэгийн онцлогоо эмчилгээ Мистасхийн гоо сайхны чиглэлээр байгуулагдсан түүхтэй. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш онцлогоо эмчилгээний арга барил, техник тоног төхөөрөмж болон эмч мэрэгжилтнүүдийнхээ чадвар туршлагыг нэмэгдүүлэн жилээс жилд өргөжин хэлсэн. Талмай аймлагийн хамт олон өргөсөн тангарахтай үнэнчээр зүтгэж нийгмийн үүргээ ухамсарлан олон чиглэлийг зорилттой болгон ажиллаж байна. Зөв төөнөөр бүтэн биеийн барья, хөл тавхаан барья, эрүүлжүүлэх ядаргаа стресс тайлах, эмчилгээний барья болон арцэг нурууны барья тусалсан. Мөн өндөр давтамжтай улаан туяаны чулуун шаллаг аппаратаар эрүүлжүүлж энерги сэргээх эмчилгээг танд санал болгож байна. Нүдний эмгэгийн онцлогоо эмчилгээ. Зовхны эмгэгүүд, зовхны булт, зовхны эргэлт, сормуусны буруу ургалт, хялар засах, нүдний даралтын мэс заслууд, болрын мэс засал, гоо сайхны мэс заслууд, давхраа суулгах, зовхны өвчлөө арилгах, зовх өргөх, нүүр өргөх. Танд орчин үеийн биотехнологийн эмчилгээ PRP эмчилгээ буюу ялцсан эс тромбозитын физиологийн чанар дээр суурилсан эмчилгээг Талмай аймлагийн дадлаг туршлагатай чадварлаг мэрэгжилтэнгүүд тусгай зөвшөөрөлтэй тоног төхөөрөмж материалыг ашиглан хийж гүйцэтгсээр үйлчлүүлэгч иргэдийнхээ талархал итгэлийг хүлээжээ. Уг эмчилгээ нь хүний биед сөрөг хор нөлөөгүй бөгөөд үс уналт халдварлтын эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээ юм. Та мэс заслын бус аргаар ямар нэг эм, тариа, лазер, бусад химийн бодисгүйгээр зөвхөн өөрийнхөө цусан дах эсүүдийн тусламжтайгаар нүүр өргөх, нүүрний арьсаа эрүүлжүүлэн сэвх батаг өвчлээ, бор толгов, нүгчил, сорвжилтыг арилгах арьсны өнгө сэргээх боломжийг бид танд санал болгож байна. Мөн үе мөчний өвдөлт, бэрхтэлт үрвслийг эмчилнэ. Манай аймлаг нь дотор